За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, эсийн амьсгал ба энергийн хувирал митохондри сэдвт лекцийн 2 дугаар хэсгийг танилцуулъя. За өмнөх хэсгээр дурдсан агуулгыг үргэлжлүүлээ ярья. За электрон зөвлөх гинжин урлагийн 4 фермент нь редокс потенциалынхаа дагуу дистаралан байрладаг гэж өмнө лекцэн дээр дурдсан. За тэгэхээр надаш дегидрогеназа, коэнзим Q, цитохром болон цитохром оксидазууд маань зураг дээр харагдаж байна. За тэгвэл өмнө тус бүрдний ярьсанчлан ус төрөгчийн 2 дахь донор болон надаш фадашаас эдгээр энзимүүд маань ус төрөгчийн өндөр энергит электроныг салгаж авна. За тухайлах юм бол надаш дегидрогеназа нь надашаас электроныг салгаж аваад над үүсгэж байна. За ингээд салгаж авсан өндөр энергит электроныг дараагийн фермент рүү дамжуулна. За ингэхдээ өөртөө байрлах протоны сувгаараа ус төрөгчийн протоныг мембран хоорондын завсарт гаргадаг байгаа. За үүнтэй мөн адил цитохром болон цитохром оксидаза ферментүүд маань протоны сувгтай учраас сувгаараа ус төрөгчийн протоныг мембран хоорондын завсарт гаргадаг. Харин коэнзим Q маань протоны сувг байхгүй учраас протоныг гаргахгүй харин өндөр энергит электроныг дараагийн фермент рүү дамжуулж өгдөг байгаа. За ингээд 4 ферментийг дамжин явсан өндөр энергит электрон маань өндөр энерги шин чанараа алдахаараа цитохром оксидаза ферментийн тусламжтайгаар хүчил төрөгчтэй нэгдэж усыг үүсгэдэг байна. За ингээд надаш дегидрогеназа, цитохром болон цитохром оксидазагийн протоны сувгаар мембран хоорондын завсарт маш их хэмжээний ус төрөгчийн протонууд чөлөөлөгдөж гарч байна гэсэн үг. За ингээд ирэхээр энэ мембраны завсарт байгаа ус төрөгчийн протоны хэмжээ ихсдэг. Ингээд ус төрөгчийн протоны хэмжээ ихсээр агаад pH нь 7.5 буюу за протоны электрохимийн градиент тодорхой утгад хүрмэгц энэ протоныг хэмжээг багасгахын тулд атеф синтетаза фермент маань идэвхждэг байна. За ингээд атеф синтетаза фермент нь идэвхжээд ирэхээрээ мембран хоорондын завсарт ихсээд байгаа протоныг матрикс руу протоныхоо сувгаар дотогш нь оруулдаг гэсэн үг. За бид атеф синтетаза ферментийн бүтцийн тухай өмнө ярьсан. За тэгэхээр энэ атеф синтетаза ферментийн бүтэц маань за энд харагдаж байна. Ингээд ус төрөгчийн протоныг дотогш нь оруулахдаа атеф синтетаза ферментийн моторын хэсэг нь нэг бүтэн эргэлт хийдэг. За энэ бүтэн эргэлтийн хүчээр атеф синтетазагийн дид нэгжин атефийг органик бус фосфортой нэгдүүлээд атефийг нийлэгжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл мембран хоорондын завсарт ихсээд байгаа протоныг атеф синтетаза матрикс руу шилжүүлэх энэ хүчийг ашиглаад атефийг нийлэгжүүлдэг гэсэн үг байна. За ингэж буцаж орж ирсэн ус төрөгчийн протон нь хүчил төрөгчтэй нэгдээд усыг үүсгэдэг байгаа. За ингэж нэг атом хүчил төрөгчийг ус болтон ангижруулахад үүсэж байгаа атефийн молийн хэмжээг эсэлдэн фосфорчик коэффициент гэж нэрлэдэг. Тэгэхээр эсэлдэн фосфорчик коэффициент маань надаш дегидрогеназаар дамжиж байгаа тохиолдолд 3-тай, коэнзим Q-гээр дамжиж байгаа тохиолдолд 2-тай тэнцүү байдаг. За өмнө ярьсан хэсгүүд ойлгомжгүй байсан бол за дараах слайдн дээр нэгтгэн харуулъя. За эндээс эхлэе. Хоол хүнсээр орж ирсэн молекулууд маань эсийн задарсаар агаад за эсийн цитоплазмд перват болон өөхний дэд хүчил батлаа задардаг. За ингээд үүссэн перват маань митохондрийн гадна мембраны порын уургаар тогтсон сүвээр чөлөөтэй нэвтэрч орж ирээд за дотор мембранаар зөөвөрлөгч уургаар нэвтэрнэ. Ингээд нэвтэрснийхээ дараа перват дегидрогеназагийн комплекс гэдэг ферментийн тусламжтайгаар ацетил коэнзимаг үүсгэдэг. За үүссэн ацетил коэнзим нь Кребсийн циклд ороод нүүрс хүчлийнхий болон ус бултлаа задардаг байна. За ингээд энэ явцдаа Кребсийн циклийн үнд ус төрөгчийн анх дахь донорууд маань үүсдэг. Ус төрөгчийн анх дахь донорудаас ус төрөгчийг 2 дахь донор салгаж авдаг. За ингээд салгаж авсан 2 дахь донор маань электрон зөвөрлөх гинжин урлагийн ферментүүдэд ус төрөгчийг хүргэж өгдөг гэсэн үг. За ингээд ус төрөгчийн 2 дахь донороос электрон зөвөрлөх гинжин урлагийн ферментүүд маань ус төрөгчийг салгаж аваад өндөр энергит электроныг редокс потенциалынхаа дагуу дамжуулан өндөр энерги шин чанарыг алдуулаад хүчил төрөгчтэй нэгдэж ус үүсгэдэг. За ингэх явцдаа электрон зөвөрлөх гинжин урлагийн 3 фермент маань протоныхоо сувгаар ус төрөгчийн протоныг мембран хоорондын завсарт гаргасан байдлыг харагдаж байна. За ингээд ус төрөгчийн протоны хэмжээ мембран хоорондын завсарт ихсээд ирэхээр атеф синтетаза фермент ажиллана. Атеф синтетаза фермент ажиллаад протоныг буцаагаад матрикс руу оруулна.
За ингэхдээ атеф синтезагийн нийтэд нэгж нь ажиллаад атефийг фосфоржуулаад атеф үсгдэг байна. Үүссэн атеф нь митохондри цитоплазм руу тээвэрлэгдээд үйл ажиллагаанд зарцуулалтаа буцаагаад аденосын монофосфат, аденосын дифосфат болно. За энэ нь буцаж митохондрийн матрикст орж ирээ фосфорж процесс явагддаг байна. За энэ атефийн солилцооны энэ процессыг атефийн цикл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл атефийн молекул гарахад тэрний эсрэг антипортын зарчмаар атефийн молекул зөөгдөж орж ирдэг гэсэн үг. За энэ ферментийг транслокоза фермент гүйцэтгэдэг антипортын зарчмаар явагддаг байна. За, эсийн амьсгал гэдэг нь органик бодис эсэд хүчил төрөгчийн оролцоотой нүүрс хүчлийнхээ болон ус болтлоо эсэлдэх процессыг хэлдэг гэдгийг бид мэднэ. За, эсийн амьсгалын процесс нь үндсэн 2 үе шаттай явагдана. За, эхний үе шат нь ус төрөгчийн 2 дахь донор нь субстратаас ус төрөгчийг салгаж авна. Өөрөөр хэлэх юм бол субстрат буюу ус төрөгчийн анх дахь донор гэхээр Кrebs-ийн циклээс ус төрөгчийн 2 дахь донор болох над фат нь ус төрөгчийг салгаад надаш фаташ болох процессыг хэлж байгаа. За 2 дахь шат нь электроны хүчил төрөгчд зөөвөрлөнө. Энэ үе шатыг дэлгэрэнгүй тайлбарлах юм бол 2 дахь донороос салсан өндөр энергитэй электрон маань шууд хүчил төрөгчд нэгдэх чадваргүй байдаг учраас за энэ электрон зөөвөрлөх гинжин урвалын ферментүүдийг дамжин өндөр энерги шин чанараа алддаг. За ингээ өндөр энерги шин чанараа алдаад бага энергитэй электрон болсныхаа дараа хүчил төрөгчтэй нэгддэг байгаа. Тэгэхээр энэ үе шатыг эсийн амьсгалын 2 дахь үе шат гэж ойлгоно. За эсийн амьсгалын хяналт гэдэг ойлголтыг ярихын өмнө өмнө ярьсанчлан хэсгүүдийг товчхон энэ дээр харуулсан байна. За өөрөөр хэлэх юм бол атеф маань матрикст байгаа атеф маань фосфоржоод атеф болдог. За энийг фосфоржуулахын тулд яадаг вэ гэхээр орж ирсэн органик бус яаны фосфорыг холбож өгнө. За мөн атеф синтезаагаар орж ирсэн ус төрөгч маань атеф синтеза ферментийн тэнхлийг бүтэн эргүүлсэн энэ энергийг ашиглаад атефийг фосфоржуулаад атеф үсгэнэ. За ингээд атефийг гадагшлаад цитоплазм зарцуулагдаад үүссэн атеф нь буцаж ордог. Үүнийг бид нар атефийн цикл гэдэг тухай түрүүчийн слайдн дээр ярилцсан. За тэгвэл эсийн амьсгалын хяналт гэдэг нь эсийн дотор үүсэж байгаа атефийн хэмжээ орж ирээд байгаа атефийн хэмжээ ихсээд байх юм бол саяны процесс бүгдээрээ идэвхжээд байна. Өөрөөр хэлэх юм бол атефийн хэмжээ нэмэгдэнгүүт эсэлдэн фосфоржих процесс, эсийн амьсгалын процесс бүгд ихсээд за атефийн хэмжээ ихсэх юм бол бусад процессыг удаашрах байгаа. За үүнийг эсийн амьсгалын хяналт гэж нэрлэдэг. За бид энергийн солилцооны зохицуулгын талаар тавчгаа авч үзье. Энергийн солилцооны зохицуулга нь ерөнхийдөө бол дараах зарчмаар явагддаг. За слайдыг харах юм бол эхний субстратаас завсрын бодисууд үсээд эцсийн бүтээгдэхүүн үүсэж байна. За энэ үе шатууд нь 1, 2, 3 гэдэг ферментийн оролцоотой явагдаж байгаа юм гинжин урвал гэж үзье. За тэгвэл эцсийн бүтээгдэхүүний хэмжээ ихсээд ах юм бол эцсийн бүтээгдэхүүн маань өөрөө эхний ферментийг дарангуйлж ин гэсэн үг. За ингээд эцсийн бүтээгдэхүүн хэмжээ гэсэнгүүт субстратаас эцсийн бүтээгдэхүүн үүсэх урвал маань эхний үе шатандаа саатуулагдана. За хэрвээ 2 дахь ферментийг дарангуулах юм бол завсрын үе шатандаа саатуулагдана гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол субстратын хэмжээ ихсээд ах юм бол урвал маань явагдаад байна. Бүтээгдэхүүний хэмжээ ихсээд байвал урвал маань дарангуулагдана гэсэн үг байна. За үүнийг энергийн солилцоон дээр авч үзье. За слайдн дээр глюкозоос гликолизийн процессор пируват үүсээд үүссэн пируват маань катаболизмын ерөнхий замд оролцоод энерги үүсгэж байгаа. Ерөнхий схемийг харуулж байна. За тэгвэл бүтээгдэхүүний хэмжээ болох атефийн хэмжээ ихсээд ах юм бол одоо бид нар атеф хангалттай байгаа учраас энэ урвалыг саатуулах хэрэгтэй. Тэгэхээр атеф маань өөрөө саатуулагчийн үүрэг гүйцэтгээд гликолизийн урвалыг зогсоож байна гэсэн үг. За мөн үүнтэй адилхан Кrebs-ийн цикл эсэлтэн фосфоржих урвалын үр дүнд надаш үүсдэг. Тэгэхээр надашийн хэмжээ ихсээд ах юм бол эсийн амьсгалын гинжин урвал дарангуйлагдана гэсэн үг байна. За тэгвэл атеф маань хэмжээ маань гликолизийн процессыг саатуулдаг бол надашийн хэмжээ ихсээд ирэх юм бол эсэлтэн фосфоржих урвалыг дарангуйлдаг. За энергийн солилцооны зохицуулгын нэг гол фермент нь пируват дегидрогеназагийн комплекс гэж байдаг. За энэ комплекс маань пируватаас ацетил коэнзима үүсгдэг ийм фермент байж байгаа. За тэгвэл пируватаас ацетил коэнзима үүсгэх энэ урвал шатыг зохицуулахын тулд
За дараах слайдыг хэдүүлдэ харъя. Пируватаас ацетилкоэнзима үүсэх урвал явагдаад байна. Тэгвэл ацетилкоэнзимагийн хэмжээ ихсээд ах юм бол пируват дегидрогеназагийн комплексыг дарангуулна гэсэн үг. Харин эсвэргээрээ пируватын хэмжээ ихсээд аденин дифосфатын хэмжээ ихсээд ах юм бол пируват дегидрогеназагийн комплексыг идэвхжүүлэх шаардлага гарна. За тэгвэл пируват дегидрогеназагийн комплекс маань өөрөө кинаса болон фосфатаса гэсэн хоёр дэд мэгжтэй байдаг. За кинасагийн тусламжтайгаар пигмент маань фосфорцсон тохиолдолд идэхгүй болж идэг. Харин фосфатасагийн тусламжтайгаар фосфор алдсан тохиолдолд идэвхжиж идэг байна. Тэгвэл АТФ-ийн хэмжээ ихсээд ирэх юм бол пируват дегидрогеназагийн комплекс маань цаатуулагдах ёстой байдаг учраас өөртөө фосфорыг холбоод идэхгүй илбэршилжинэ. Эсвэргээр АДФ-ийн хэмжээ ихсэх юм бол фосфорын салгаад идэвхтэй илбэршилжиж урвал маань явагдана гэсэн үг. За үүнийг ПТК-гийн зохицуулга гэж нэрлэдэг байна. За мөн пируватаас ацетилкоэнзима үүсэх энэ үе шатанд саяны зохицуулгаас гадна изоцитратдегидрогеназа, альфа-кетокулотратдегидрогеназа ферментийн түвшин зохицуулга явагдаж байдаг. За слайдн дээр Кребсийн циклийн үе шатууд, субстратууд, бүтээгдэхүүнүүд харагдаж байна. За тэгвэл изоцитратаас альфа-кетокулотрат үүсгдэг изоцитратдегидрогеназа фермент нь АТФ-ийн хэмжээ нэмэгдээд ирэх юм бол идэвхжинэ. За харин эсвэргээрээ АТФ надашийн хэмжээ ихсээд ирэх юм бол дарангуйлагдана гэсэн үг. Мөн үүнтэй адилхан альфа-кетокулотратаас сукцинилкоэнзима үүсгдэг альфа-кетокулотрат дегидрогеназа гэдэг фермент маань АТФ сукцинилкоэнзима болон надашийн хэмжээ ихсэх юм бол дарангуйлагдаад байдаг гэсэн үг байна. Түрүүн хэлсэнчлэн бүтээгдэхүүний хэмжээ ихсэх юм бол урвал саатна, субстратын хэмжээ ихсвэл урвал идэвхжинэ гэсэн үг. За бидний дараагийн нэг ойлголт авах сэдэв бол гипоэнергийн байдал гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бие махбодод эсэд үүсэж байгаа энергийн хэмжээ багасах гэсэн үг. Тэгэхээр гипоэнергийн байдал нь дараах 3 шалтгаантай байж болно. За эхнийх нь хүчил төрөгчийн дутагдал. За өөрөөр хэлэх юм бол бие махбодод хоол хүнснээс энерги чөлөөлөгддөг. За энэ хоол хүнснээс чөлөөлөгдсөн бодисууд маань хүчил төрөгчийн оролцоо тухай эсэлтдэг гэж түрүү ярьсан. За тэгвэл нөгөө эсэлдүүлэх гээд байгаа хүчил төрөгч маань өөрөө байхгүй байх юм бол Кребсийн цикл явагдахгүй, электрон зөвөрлөх гинжуур явагдахгүй. Тэгэхээр үүсэх бүтээгдэхүүний хэмжээ багасна. За үүнээс шалтгаалж энергийн дутагдалд орж болно гэсэн үг. Тэгэхээр агарт хүчил төрөгчийн хэмжээ буурах, одоо жишээ нь өндөрлөг газар руу гарах юм бол хүчил төрөгчийн хэмжээ багасдаг. За мөн зүрх судалсан амьсгалын эргэтэн тогтолцооны үйл ажиллагаа халдагдах, за цус багтал зэрэг шалтгааны улмаас хүчил төрөгч дутагдаад гипоэнергийн байдалд орох тохиолдол байдаг байна. За хоёр дахь шалтгаан гиповитаминаас. Өөрөөр хэлэх юм бол витамин дутагдах юм бол энерги үүсэлт багасна гэсэн. За жишээ нь пируватаас ацетилкоэнзима үүсгдэг ПТК-гийн комплекс пируват дегидрогеназагийн ферментүүд маань идэвхтэй төвдөө тиамин пирофосфатыг агуулж идэг. Тэгвэл тиамин гэдэг маань өөрөө B1 витамины кофермент байна. За мөн ус төрөгчийн 2 дахь штандрын үүрэг гүйцэтгэж байсан фад над харагдаж байна тийм. Тэгэхээр фад гэдэг маань флавин амидын нуклеотид буюу B2 витамины кофермент. За над гэдэг маань никотин амидын нуклеотид буюу B3 витамины кофермент гэсэн. Тэгвэл B1, B2, B3 витамин дутагдах юм бол нөгөө нэг ПТК-чин саатганы фад надаш ч үүсэхгүй учраас энергийн үүсэлт алдагдана гэсэн үг байна. Тэгэхээр гиповитаминоос нь гипоэнергийн шалтгаан болох үндсэлтэй байна. За дараагийнх нь мэдээж үлсгэлэн. Өөрөөр хэлэх юм бол эсэд дотор энерги үүсэх процесс хэвэн явагдаж гэсэн гаднаас хоол тэжээл орж ирэхгүй учраас бидний катаболизм ерөнхий замыг эхлүүлээд байгаа пируват маань байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр гаднаас хоол тэжээл орж ирэхгүй учраас гипоэнергийн байдал шилжиж байна гэсэн үг байна. За ингээд бүгдээрээ эсэд энерги хэрхэн үүсдэг, энергийн зохицуулга яаж явагддаг талаар товчхон ярилцлаа. Та бүхэн сурах бичгээс илүү дэлгэрэнгүй уншаад дадлагатай билээ ирээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.